Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Жун Цюн. Мастер. Нүцгэн уулын билээр тоос татсан нарийн жим зурайн. Зуны аагам халуун өдөр цогөрцгөн дуугарч шувууд жиргэн. Энд тэнд багсайсан буцааг л үзэгдэхээс биш хүний бараа үгүй. Гэвч тэр тээд зурайх шорон замаар хоёр хүн өөдөөдөөс алхана. Тэр хоёр яван явсаар багахан толгод дээр гарч таарад амьсгаа даран хөлсөө арчиж модны сүвдэрт амс хийхээр суулаа. Зэлүүд газар ийхүү учирсан хоёрын зүүн тийш яваа нь үсчний хэрэгсэл хийсэн сагс барьсан төр түнэ муутай нэгэн бол баруун тийш яваа нь том баадан үүрсэн сахал ихтэй бүдүүн баар гэр. Нэг модны дор амсхийн мэнд мэдж үг солив. Сахал тэр нөгөөхөө хэсэг ажаад "Үсчи юм аа да" гэж асуувал цаатах нь "Тийм ээ, асуух хэрэг байна уу?" гэд Жонни тлинэлээ. Сахал дээр хэлэх үгээ олж ядан "Чи намайг юу гэдгийг мэдэх үү?" гэвэл "Мэднэ" гэд нэмсэглэв. "Юу хийдэг гэж?" хэмээн лавлан асуухад "Чи юу ямар ч байсан тариачин биш. Дарга даамалч биш. 8-аачин худалдаачин бол бүрч биш. Гэхдээ чи мөнгөтэй. Мөнгө олох гэж зовдөггүй. Голцоо шөн дөлөөр толгой гудаан гарч явдаг" гэж хариулсанд сахал тэр "Сүрхээр юм гэж" гэсээр хөд инээв. Үсчинж нүдээ жартайлхан инээмсэглэж сууна. Сахал тэр үс сахлаа шовтарч "Чи намайг юу хийдгийг мэдсэн хойно үсийг минь хусаж өгөөч. Шан харамжийг харамгүй өгье" гэд дээр нь суусан баадангаа алгадахад үсчин "Тэр боллгүй яахав" гэд аанайл инээмсэглэсээр болслоо. "Алив? Тэгвэл хурдхан хусаадах. Тайрах уу? Эсвэл тэр чигт нь хусах уу?" "Тэр чигт нь хусчихоо. Сэрүүцэд аятайхан шүү дээ" гэж хоёул ярилцсаар үсчин хажуугийн хонхроос ус утгаж ирээд тогоонд хийж чулуун дээр тавьж халаагаад сахал тэрийн үсийг угааж алчуураар арчиж сэврэв. Чингээд мөнөө хэрийг сүлжмэл сандал дээр суулган цагаан алчуур нөмрүүлээд тос таасан хар үсийн хэсэг хэсгээр нь хуслаа. Үсийг хусаад сахлыг хусахдаа сүлжмэл сандлаа дэлгэж ор болгоод сахал тэрийг хэвтүүлв. Эрүү хүзүүгүй тун нямбай хусахад хутганы хүйтэнээр сэрэв татуулан арьсан дээг үрггүй. Хутгаа салгахад арьсан нь чимчимхийн ялимгүй захтнаж сахал тэр нүдэ аниад тухтайхан хэвтлээ. Ийхүү нэлээд хугацааны дараа үсчин тол гаргаж өгөөд "Ямар вдэ?" гэд өмнө нь баривал бүдүүнээр өөрийгөө таньсангүй. Мулчийсэн цагаан толгоогоо илээд "Дайжгүй шүү, тун дайжгүй. Чи ч сайн үсч юм аа. Эдийг өгөв" гэж асуулаа. "25 янчаа өгчхөө" гэхэд "Юу? 25 янчаа гэв үү? Тоглоо байлгүй дээ" гэд инээвэл "Хаанаас та их гэж бодсны хэрэггүй" гэх үсчин урдын адил өөдөөс нь инээмсэглэх аж. "Их гэж бодсны хэрэггүй гинэ. Хоёр хэлхээ мөнгөөр л ус хусдаг биздээ. Их үстэй байлаа гэхэд 4 хэлхээ хангалттай. Гэтэл 25 янчаа нэхэж байдаг" хэмээн ундууцахад үсчин 25 янчаан их биш ээ. Үнэндээ л их биш гэд инээлээ. Бүдүүн "Төлбөрийг чинь 10 нугалж төлсөн ч 2 янчаан хүрэхгүй. Гэтэл чи 25-ыг нэхэж байна шүү дээ. Тэгээд бас их биш гэж хичээ" гэсээр ундууцахад үсчин хутгаа дээш шидэж буухт нь барьж авбал эрен нарандаг ялтахнах юмсанжээ. Үсчин "Үсээ хосуулаад 25 янчаан өгөхөд чамд бол хотойх юм биш шүү дээ" гэд инээмсэглэхэд цаадах нь өнөөхөр ухтаа өөрийн хэн болохыг таниад хэдийхэр мөнгөтэй явааг нь гадарсныг мэдлээ. Сахлын хусахтаа хурц иртэй хутгаараа хоолойг нь санамсаргүй зүссэн бол баатан дах хэдэн зуун янчаан нь тэр чигээрээ түүнийх болох байж. Хүнгүй зэлүүд газар амиа алдах энэ үхэнд
Дотроос нь өгс халуун толгой өд ойход гар хөлн хөрлөө. 25 янчаанаар амиа худалдаж авах нь үнэндээ их мөнгө биш шүү дээ гэж санаад "Тийм байна. Их биш юм" гэж бовтонсаар баадангаасаа 25 янчаан гаргаж өсчин эрд өгвөл цаатах нь "Замдаа сайн яваарай" гэд хэрэгслээ цуглуулж сагсандаа хийгээд зүүн тийш салан явлаа. Хэд алах бол бүдүүнэр араас нь "Хүлээж байгаач" гэхэн дуулдав. Эргэж хараад зогсос хийхэд бүдүүнэр амьсгаадан гүйж ирээд өвдөх сөхрөн "Та жинхэнэ мастер юм" гэд мэхийвэл өсчин инээмсэглсэн ч хариу хэлсэнгүй. Зүүн тийш эргэн алгахад зулай дээрээс төөнөх наран доор шаргалтан дуниардах элчилгүй их хээр тал нүднээ цэлийн үзэгдэнэ. Төгсөв. Орчуулсан Бат Эрдэнийн гэрлээ.